Марко дандаа зургатаар гардаг энэ Монголын лаг сэтгүүлч явах, том сэтгүүлч явах, мундаг сэтгүүлч явах. Чиний цалин та нар хэдэн дөрөв цалин би 2 удаа энэ асуултанд хариулж үзсэн. Би 700 мянган цалин авдаг гэхээр өөдөөс $300 хүрэхгүй $300 гэдэг. Тэг $300 Монгол улс орондоо болон дэлхийн иргэн тойронд бид нэр нэвтрүүлэг хийж явна гэхээр $300 цалинтай. Энэ бол телевизэд жишг штэ. Өндөрч биш, багч биш штэ. Ингээд жишг ингэ байж байна. Гэтэл энэ цалингаар ажиллаж амьдарч ийн гэхээр үнэндээ л одоо яг таны сайн хэлж байгаа л гомдолтой байхгүй айгу. Гэхдээ хамгийн сэтгэлгээний нэг хэцүү юм байна штэ. Сэтгүүлч ийм л байх хэвээр. Сэтгүүлч баян байх ёсгүй гэдэг нь иргэдийн сэтгэл. Харин тий. Яагаад юм болч одоо ингээд би их тийм олон бас бүгд тийм биш те. Одоо ихэнх сэтгүүлчд бол энэ байдлаасаа гарыг цалингаа өсгөе те гэсэн юм бодолтой байна. Эцэст Монголд чөлөө твлийн асуудал ярихын тулд хараа тус сэтгүүл зүй ярихын тулд бид ерөөсөө сэтгүүлчийн цалин ярих хэрэгтэй. Би бол ийм өгүүлэлт төрсөн. Сэтгүүлчийн цалин өсөх ёстой. Эцэст хүн болвол хамгийн одоо сүүлийн дэнсэнд шийдвэр гаргахдаа хүн өөрийнхөө төлөө гаргадаг байна. Үр хүүхдээ тэжээх, гэр бүлээ авч явах, амьдралаа цааш нь авч явах те. Энэ юм дээр хүн шийдвэр гаргадаг. Энэ шийдвэр гаргадаг юм чи юутай холбоотой юм? Цалинтай л холбоотой шүү дээ. Гүжи хүүхэд өлсгөлэн гэр хүйтэн байхад ямар нэгэн шудраг ёсны төлөө ингэ явж байдаг. Яг нин үгээ хэлэхэд та ч юм уу те энэ хэдэн сэтгүүлчд маань энэ ажилд хайртай учраас энэ мэрэгчлээ дуртай учраас зүгээр л мөнгөтэй энэ талаар явж идэг юм л бас. Тэгээ энийг нь бол улс төрчид их овчноор ашиглаж байна л да. Та нар шудраг байх хэвээр. Миний дүү мөнгө хамаагүй. Хамаагүй болтгоо. Гэр оролдоо байж байгаа чи илүү гоё шудраг харагдчих шүү. Галтай. Гэхдээ бид энэ сэтгэлгээнээс эхлээд өөрсдөө салгах хэрэгтэй. Тэр чинь тэдний буруу биш. Эргэл бас бидний буруу. Бид өөрсдөө энэс гарахгүй шүү дээ. Бид өөрсдөө энэ хайрцагнаас гар сэтгэхгүй гэж бодож байгаа. Тийм учраас сэтгүүлчийн цалин өсөх ёстой. Сэтгүүлчийн цалин өсөхийн тулд редакцийн санхүүжилтийг нэмэгдүүлэх ёстой. Төсөл бичдэг, мөнгө олдог редакцууд маань санхүүжилтийн 3 дахь их үүсвэрлүү бүгдээрээ ингэ даялж орё. Дээрээс нь сэтгүүлчид өөрсдөө санхүүжилтөд зөв босгоё. Өөрсдөө зөв босгоё. Мөнгөгүй нэгэд яриа суудаг биш тийм ээ. Хэцүү нэгэ яриа суудаг биш. Энэ орчлонгоор дүр мөнгө байна. Яг нэг үг хэлэхэд. Ялангуяа бидний авч чадах тэр одоо хөрөнгө мөнгө бол төсөл гэдэг юм дээр. Биднэрт 2 асуудал байна. Тэнд хүрэхэд нэгдүгээр төсөл бичих ур чадвар, боловсрол тутамг байна. Нөгөөд нь бол хэлний барьяар асуудал.